За сайн байцгаана уу та бүхэнд бүгдээрэнд нь энэ өдрийн оройн мэндийг хүргэе. За Mon Crypto 13 channel маань хамгийн анхны crypto space, cryptocurrency зах зээлийн талаар бичлэг хийх бэлэн болсон байна. За ер нь бол cryptocurrency, за блокчейн системийн талаар 2014-5 оноос бол сонирхож эхэлсэн миний хувьд. Тэгээд сүүлийн ялангуяа 6 сарын хугацаанд Монголд явагдаж байгаа crypto hype, token hype гэж нэрлэж болно те. Token hype бол асар их явж байна. За бараг л 7 хоног болгон нэг шинэ токенууд шинээр гарч ирж байгаа. За тэгээ токены хэрэглээ usage системийг харахад бол бүр дэлхий дээр нэгч байхгүй цоо шинэлэг үндсэн блокчейн систем дээр тулгуурсан өөр ингэсэн ноудтай системтэй coin token бол одоогоор алга. Дийлэнх нь яг л өмнө бас асуудлыг яг л тухайн асуудлыг шийдэхээр гарч ирж байсан coin token-уудтай ижил төстэй ийм дийлэнх нь токен 99% токенууд бол байна. За тэгээд тийм учраас ямар зорилготой би энэ бичлэг хийж гинэ гэхлээр яг энэ крипто зах зээлийг сонирхдог, энэ зах зээлийн талаар мэдлэг мэдээлэлээ тэлхийг хүсдэг, судалгаа шинжилгээ хийдэг энэ хүмүүстэй хийхийг хүсэж байгаа тийм. Мэдээж мундаг хүмүүс зөндөө байгаа. За тэр хүмүүст бол би ер нь бол нэг юм заах гаагүй, аль болох зэгцтэй ойлгомжтойгоор яг энэ зах зээлийн талаар энэ болоод байгаа зүйлсийн талаар залуучуудаа зөв зэгцтэй мэдээлэл хүргэхийг бол зорж байгаа. Би өөрөө ч гэсэн бас энэний хажуугаар өөрийгөө хөгжүүлээд суралцаад судалгаа шинжилгээ хийгээд бас явна. Тэгэхээр энэ бол миний хобби сонирхол гэж ойлгож болно. Хобби сонирхлоор хийж л байгаа юм бичлэг юм аа. Тэгээд ялангуяа бас цоо шинээр энэ салбарыг сонирхож байгаа, энэ зах зээлийн технологийн шинэ хөгжлийг сонирхож байгаа залуучууд бол ялангуяа бас их гоё зөв судалж, зэгцтэй судалж энийг зүгээр нэг юу гэдэг хурдан хугацаанд мөнгө олох арга, эсвэл ямарваа нэгэн хялбар аргаар мөнгө олох арга гэж бити хараасаа илүү том дэлхийд даяар юу болж байгаа юм те, ямар технологийн хөгжил явж байгаа юм бэ гэдгийг ойлгосоо гэсэнд энэ хөгжил хийж амаа. За тэг айгүй удаан интро болчлоо. Тэгээд шууд бичлэг рүүгээ оръё. За ерөнхийдөө бол хамгийн эхлээд та бүхэнд яг cryptocurrency, крипто зах зээл гэж юу юм бэ гэдэг талаар би нэг богинохон бичлэг олсон. Тэгэхээр энэ богинохон бичлэгийг хэдүүлээ үзье. Тэгээ би бас нэг гол зорилго нь мэдээж бүх хүн англи хэл байхгүй байсан ч гэсэн зарим нэг техник хэллэг мэдээлэл бол дунд дутуу ойлгох гээд байдаг. Тэгэхээр энэ дээр өөрийнхөө аль болох ус чадлаараа тайлбарлахыг хичээж орчуулж явна. Хэд хэдэн миний дагдаг пэйжүүд байдаг. Тэгэхээр YouTube руу байдаг. Тэгэхээр энэ YouTube руу-ийн бичлэгийг бас би орчуулж өгнө. Тэгэхээр зайл болох бичлэгийг 30 минут дотор багтаахыг бол хичээнэ. За эхний бичлэгийг хэдүүлээ хамтдаа үзье. Cryptocurrencies have become a global phenomenon known by most people, but understood by few. In 2018, you'll have a hard time finding a major bank, accounting firm, software company, or government that hasn't researched cryptocurrencies or started a blockchain project. Beyond the noise and the press releases, many people often fail to understand the basic concepts. So let's walk through the whole story. За тэгэхээр энэ бол 2018 онд хийгдсэн бичлэг. Мэдээж Америкт хийгдсэн бичлэг баг шиг байна. Америкийн нэгдсэн улсаас
одоо хийгдсэн гэх юм уу. За ер нь тухайн 2018 онд л ихэд за та дөнгөж бичлэг дээр сонслоо. Одоо өөрийн гэсэн блокчейн төслийг эхлүүлээгүй, coin token-ыг гаргаагүй, энэ талын судалгаа шинжилгээ хийгээгүй банк, институт, засгийн газар бараг л одоо байхгүй байхаа, тэг байхгүй гэдэг мэдээллийг өгч ийн. Тэгэхээр эндээс харахад бол Монголд хэдүүлээ бас ягч бүр төрүүлж алхаж байгаа юм биш. Мэдээж их гой шинэлэг Монголдо зөв одоо асуудлыг шийдэх бүтээгдэхүүнүүд бол гарч ирж байгаа. Гэхдээ энэ бол дэлхий дээр цоо шин юм бол ерөөсөө биш юм аа. 18 онд хүртэл энэ видеон дээр бараг л одоо бүх институт, байгууллагууд, банкт одоо юу гэдэг технологийн компанид бол ийш орцсон байгаа гэж ярьж байна, тийм ээ. What are cryptocurrencies? За тэгвэл cryptocurrency буюу крипто одоо зах зээл cryptocurrency гэж юу юм бэ гэдгийг хэвлээд нэг маш энгийнээр 2 минут тайлбарлаж байна. Satoshi invented Bitcoin in 2008 as a peer-to-peer electronic cash system. To realize digital cash, you need a payment network with accounts, balances, and transactions. За 2008 онд Сатоши Накамото гэдэг одоо групп бүлэг хүмүүс зайлсхуул хүм гэж хэлж байгаа. За яг одоогийн байдлаар яг хин гэдэг нь бол ерөөсөө тодорхой олоогүй. Ямар хүмүүс гэдэг нь бас аль биесээр ерөөсөө тодорхой олоогүй. Энэ хүмүүс бол бүр 1900-аад онд энэ нотариатын системийг илүү ойлгомжтой, зэгцтэй, за дата мэдээллийг нь бол одоо ухраах, өөрчлөх боломжгүй болохоор анх гаргаж ирсэн юм системээр тулгуурлаад крипто одоо currency гэдэг зүйлийг бол блокчейн гэдэг системийг бол гаргасан. За тэгэхээр Сатоши Накамото гэдэг одоо энэ одоо entity те яг арт нь хэн байгаа юм бэ гэдэг дээр бол маш олон таамаг, маргаан, за бүр шүүх хурлууд хүртэл болж исэн. За тэгээд одоогийн байдлаар би энд мэдээлэл бэлтгэсэн байгаа. Craig Wright гэдэг хүн бол одоо би бол одоо Сатоши Накамото үсгсэн хүн байна. Би бол Сатоши Накамото байна гэж өөрийгөө хэлээд одоо энэ хүн байна. Шүүхийн одоо шатанд бол ялсан байгаа. 3 хүн нийлж одоо энэ төслийг бол эхлүүлсэн, явуулсан гэж өөр хэлээд байгаа. Гэхдээ өөрийнх нь хамтарч хийсэн 3 одоо нөгөө 2 хүн нь бол бас одоо нас барсан ийм одоо хүмүүс байгаа. Тэгэхээр нэгсэн одоо нас барсан 2 хүний нэрийг бариад бол одоо худлаа мэдүүлэг өгч гинэ, худлаа байна гэж бол крипто зах зээл дээр ажиллаж байгаа одоо сонирхдаг одоо хүмүүс гэх юм уу. Одоо энийг одоо дүр хэсэгчээ гэж бол аягүй их ярьдаг. Гэхдээ одоогийн байдлаар бол нэлээд интернетээр сенсац болоод яваад байгаа. За тэгээд хамгийн анхны биткойн блок одоо олборлогдох компьютерээр хамгийн анх бол зүгээр нэг энгийн маш одоо basic-тэй ноутбукн дээр эсвэл компьютер дээр бол шууд биткойныг олборлох боломжтой байсан. За тэгээ хамгийн анхны олборлсон блок дээр бол ямар нууц одоо код байсан бэ гэхлээр нууц ч яг ер нь ямар код байсан бэ гэхлээр за англид одоо гардаг Times сэтгүүлийн Chancellor on brink of second bailout for banks гэдэг ийм гарчигтай нийтлэлийн одоо энэ гарчгийг бол ихний блок дээр одоо нууц код байдлаар оруулж өгсөн байдаг. Тэгээд эндээс бол маш олон бас судлаачид Сатоши Накамото бол одоо англи хүн байсан. Англиас бол анх энэ нийтлийг бол бичсэн байна гэдэг ч бас таамагуд бол гарч исэн. За тэгээд одоо бол биткойн маань үсээд блокчейн систем дээр үсээд ингээд нийтдээ хийдгсэн үг 2009-өөс 2009 оны 1 сарын 3-нд бол яг уг нийтлэл бол гарсан байдаг. Сонирхолтой мэдээлэл болгож хэлэхэд яг энэ Times гэдэг энэ одоо сонины одоо 1.5
паундаар бол зарагдчихсан байх нь шүү дээ, өдөр тутмын сонин тий. Одоо яг энэ сонингийн их хөлбөр бол 1-ээс 3 сая долларын хооронд одоо коллектор айтем байдлаар үнэлэгдэж зарагддаг. Бас их сонирхолтой. За тэгж бол анх үүссэн. За тэгээд яг ямар зорилготойгоор одоо бий болсныг бол үргэлжлүүлээд хэдүүлээ харъя, сонсъё. That's easy to understand. One major problem every payment network has to solve is to prevent double spending. That is, to prevent one entity from spending the same amount twice. Usually, this is done by a central server who keeps records of all the balances. In a decentralized network, you don't have this server, so you need every single entity of the network to do this job. Every peer in the network needs to have a full list with all the transactions to check if future transactions are valid, or an attempt to double spend. But how can these entities keep a consensus about these records? If the peers on the network disagree about one single minor balance, everything breaks. They need absolute consensus. Nobody knew how to achieve this until Satoshi proved it was possible. Cryptocurrencies are a key part of this solution. To illustrate this, we'll look at the transactions on the network. A transaction is a file that says, Bob gives X Bitcoin to Alice. За тэгэхээр уламжлалт банкны систем болвол яадаг вэ гэхлээр за хин нэгэн хүн рүү одоо төлбөр тооцоо одоо мөнгө тий бидний одоо төгрөг доллар зайлсгүй бол одоо юу гэдэг евро шилжүүлэхийн тулд заавал одоо дундын дамжуулагч буюу одоо банк болон одоо төрийн байгууллагуудаар одоо дамжиж тухайн одоо гүйлгээ бол хийгддэг байсан. За хийгддэг уламжлалт системээр одоо ч гэсэн мэдээж дэлхийн одоо дийлэх одоо төлбөрийн хэрэгсэл бол уламжлалт системээр явагдаж байгаа. За мэдээж энэний хооронд бол ямар давуу тал байна уу гэхлээр мэдээж аюулгүй. За одоо юу гэдгийг хүссэн тухайн хуульд нийцсэн тохиолдолд хүссэн одоо дүнгээрээ гэдэг юм уу шилжүүлээд авах боломжтой. За цаасан мөнгөөр бас одоо үнэт цаасаар баталгааждаг тий. За ийм бол хаач одоо хүлийн зөвшөөрөгдөг гэх юм уу. Одоо долларын хувьд бол жишээ нь тий. За ийм байдаг бол сул тал бол мэдээж тэрнээсээ их байдаг. Мэдээж хамгийн том сул талыг дурдах юм бол одоо инфляц буюу buying power тухайн долларын одоо чадал тухайн төгрөгийн чадал тухайн одоо юан йений чадал гэх юм уу те жил болгон тухайн одоо валютын үүсгэн байгуулагч валютыг хэвлэгч засгийн газар маань шинээр зах зээл дээр одоо тухайн долларыг ч юм уу те валютыг бол байнгын шинээр нэмж нийлүүлж идэг. За энэ маань юу гэсэн үг гэхээр ямар нэг одоо хязгаар гэж байхгүй. За улам их хэвлэгдэх тусам тухайн одоо валютын үнц нь одоо буурж идэг те. За мөн маш олон шат дамжлагуудыг дамжиж тухайн төлбөр тооцоо хоёр хүний хооронд шилжих ёстой болдог. За альсгүй бол одоо тухайн одоо валют нь бусад улс орны эсрэг одоо үнц нь буурдаг тий хүч чадлаа алддаг ч юм уу ийм олон сул талууд бол одоо байдаг. Ер нь маш олон сул талтай. За хөрөх чадвар ч гэсэн ер нь бол бас амархан биш тий өөрийнхөө одоо долларыг одоо төгрөг болгоход евро болгоход бас л төвийн одоо системээр дамжиж тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар хугацаатайгаар тий хэмжээний мөнгө байвал маш их хэмжээний хугацаа ордог ч юм уу мөнгө улс орон хооронд шилжихэд хүртэл маш их хэмжээний хугацааг алддаг ч юм уу. За ийм олон сул талууд бол байдаг. Тэгэхээр энийг Сатоши Накамото олж хараад за энэ бол цаашдаа ер нь бол фиат буюу одоо энэ валют болвол дэлхийн ирээдүй бол байж чадахгүй юм байна. Энэ асар олон хурдтай явж байгаа бизнесүүд мэдээллийн хурд хүмүүсийн хурдтай хөгжлийн хурдыг бол гүйцэхгүй юм байна гэж үзээд за одоо биткойн блокчейн гэдэг зүйлийг бол одоо анх гаргасан. За тэгээ мэдээж энэ төвийн банк бол хоёр хүн хоорондоо гүйлгээ хийхэд бол тэр дунд
алдаа гарахгүй байх талаас нь бол бүх одоо аюулгүй байдлыг нь хянах хэрэгтэй болдог тийм ээ. Хянах хэрэгтэй болдог. That is, to prevent this is done by a central decentralized. You need every single entity here in the network transactions are valid. But how can these entities keep a consensus about these records? About once everything break how to achieve was possible. Crypto part of the solution is on the network. A transaction is a file that says Bob gives X Bitcoin to Alice and is signed digitally by Bob. Once signed, the transaction is broadcasted to the network, sent from one peer to every other peer. This is standard P2P technology. Nothing special happening here. After a specific amount of time, the transaction gets confirmed. Only miners can confirm transactions. This is their job in a cryptocurrency network. They take transactions, stamp them as legitimate, and spread them in the network. After a transaction. За тэгэхээр энд яг блокчейн хэрхэн ажилдаг талаар анимашнтайгаар маш энгийнээр бол тайлбарлаж оруулж өгсөн байна. Ерөнхийдөө бол блокчейн гэдэг маань ерөөсөө ямар нэгэн байдлаар дундын зуучлагч гүйгээр, дундын дамжуулагчгүйгээр peer to peer буюу яг тухайн хоёр оролцогч маань хоорондоо одоо шууд ямар нэгэн гүйлгийг хийхийг боломжийг олгож байгаа систем бол өөрөө блокчейн юм ба. Тэгэхээр блокчейн яагаад аюулгүй, яагаад маш хурдтай, маш ойлгомжтой яваад байна уу гэхлээр крипто зах зээл дээр ажиллаж байгаа бүх хүмүүс зөвхөн блокчейн системийг амжилттай явуулахын тулд оролцогч нь бол явждаг. Нэгсэндээ хүлээн авагч, илгээгч болон майнер болон тухайн блокчейний одоо үндсэн систем бүгдээрээ энэ системийг оролцогчд болоо явждаг. Жишээ нь бид нэр ямар нэгэн байдлаар банкар дамжуулаад хэн нэгэнд мөнгө шилжүүлэхээр бол зөвхөн банк шилжүүлэгчийн хамаг гол үүрэг гүйцэтгэх нь тэр шилжүүлгийг хийх үүргийг гүйцэтгэх нь тэр аюулгүй байдлыг хангана, шимтгэлийг буюу одоо төлбөрийг банк авдаг тий. Крипто зах зээл дээр бол арай өөр майнерууд гэж хүмүүс байгаа. За Монголд бас сүүлийн үед жоохон нэлээд эртнээс бас маш олон хүмүүс видео карт гэж ярьдаг график картуудаар тий Ethereum олборлоод явж исэн, биткойн олборлож исэн ч хүмүүс байгаа. Тусдаа ES9 одоо Antminer ч юм уу тий ийм одоо машинуудаар тэгэд энэ машинууд явандаа одоо юу хийгээд байна уу гэхлээр ерөөсөө л энэ илгээгчийн хүлээн авагчийн хооронд хийгдэж байгаа тэр гүлээг баталгаажуулах тэр процессын алгоритмик тэр блокийг ерөөсөө одоо тоог бодож гинэ л гэсэн үг. Тэр томьёог нь бодож өгч гинэ л гэсэн үг. Тэр хүний хоорондын гүлгийг хийгдэх томьёог бодож өгч гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ томьёог бодож өгснөөрөө тухайн одоо майнерууд бол тодорхой хэмжээний одоо тэр ажлыг хийснийхээ хариуд төлбөр авдаг. Тэр төлбөр нь биткойноор, этериумаар тухайн хүмүүсийн одоо wallet буюу данс руу орчдөг. Тэгэхээр ийм л процесс явагддаг. Энэ процесс бол ерөөсөө дандаа peer to peer одоо явагдаад байна л гэсэн. Тэгээ peer to peer явагдах тусам тухайн хүмүүс илүү одоо хүмүүсийн оролцоотой тэгтээ дундын зуучгүй зардал багтай. Жишээ нь хуучин бид нэр зарим аливаа улс орнууд руу 10,000, 20,000, 100,000 доллар шилжүүлэхийн тулд шимтгэл $30, $40, $50 төлдөг байсан шүү дээ. За бараг $100 төлдөг тохиолдлууд байсан. Энэ системийг л ерөөсөө халаа хийж байгаа. Хэдэн ч доллар төлсөн тухайн блокчейнийхаа шимтгэлээс хийх одоо proof of work гэж ярьж байгаа тийм хийх тэр ажлаас нь хамаарат маш бага хэмжээний л фиг бол төлдөг. A network of independent actors are economically incentivized to maintain the legitimacy of the transaction history. So that's the gist of it. Cryptocurrencies are the key to the complex digital cash problem that Satoshi solved: how to maintain integrity and consensus across independent and potentially malicious actors. Cryptocurrencies are essentially the monetary incentive offered to anyone willing to keep the network secure.
За ер нь бол яг хоо саяны тайлбар бичлэг бол илүү юу тал руу бол байлаа. Одоо уламжлалт системтэй харьцуулах юм бол ямар онцлогтой, ямар одоо өөр ялгаатай юм бэ гэдгийг бол тайлбарлалаа. За айгүй энгийнээр тайлбарлахыг хичээсэн байгаа учраас хэдүүлээ. Эндээс бол зөв мэдээлэл авсан баг гэж найдаж байна. За тэгэд одоо яг крипто зах зээлийн талаар ярий. За шууд ABC ярьж ирсэн бүр жоохон дэлгэрэнгүй нарийн яриад эхэлж магадгүй. Тэгтээ одоо бүр одоо TA-ийн талаар technical analysis талаар эсвэл одоо яг одоо forex мэрэгчлэнүүдийн өнцгөр бол би тайлбарлахгүй. Ерөн зах зээл дээр яг юу болоод байгаа юм бэ? Яг одоо биткойн хаашаа явах гэдэг байгаа, ямар өөрчлөлтүүд гараад байгаа юм бэ гэдгийг л миний дагаж одоо нэлээд олон жил дагаж байгаа Жорж гэж залуу байгаа. Жорж Тан гэдэг Жоржийн бичлэгийг орчуулангаа та бүхэн мэдээлэл хүргэнэ. Welcome back to Cryptos Are Us. I am George. We're all George. So tonight, I want to talk about 3 altcoins that are great buys. Fantastic buys because they have a lot of potential and they have been sold off quite a bit recently. So the 3 are Cardano, Algorand, and Illuvium. So let's do this. Thanks for tuning in. As always, smash the like, subscribe to the channel. 2 streams, not 3 streams. 2 streams almost every day, 11:30 and 8:30 p.m. Central Standard Time. That's why you want to hit that notification bell and follow me on Twitter, Facebook, Instagram, and check out all the latest news, article, and guides at cryptosaurus.com. Welcome, guys. Saturday night. I know you guys have nothing better to do than watch me talk about crypto. And that's what I'm here to do. All right, so Bitcoin is, it's a little better now than this morning at 49.1. It's a little bit higher, 49.8. Looks like it wants to try to break through that 50,000, right? Recently, Bitcoin has been pretty stagnant, going sideways, but it's just a matter of time. Talked about Bitcoin time. За тэгэхээр Жоржийн хувьд бол өдөртөө бараг 2 лайв стриминг хийдэг. Олон жил дагж байгаа. Тэгээд маш олон хүмүүс Жоржийг юу гэж харддаг вэ гэхээр хитрхи одоо bullish байна, хитрхи optimist байна гэж хардаг. Нэгсэндээ bear market одоо ирж исэн ч гэсэн өснөө. Энэ бол жижигхэн correction юм аа. Энэ бол жоохон унаад магадгүй 3 сар, 6 сар унаад буцаад өснөө гэдэг ийм хүлээлттэйгээр. Гэхдээ энийг бол зүгээр нэг ямар ч дүн шинжилгээ байхгүйгээр ярьдаггүй. Заавал ямар нэгэн судалгаатай, улс хууртай хөдөлгөөнийг ажигласан, зах зээлийг ажигласан, нөөцтэй тоо баримтуудыг харсан, мэдээнүүдийг харж бол их тайлбарладаг. Тэгэхээр миний хувьд бол бас яг Жоржтай адилхан крипто зах зээлийг бол ирээдүй гэдэгт бүрэн итгэдэг. Тэр утгаараа бол үзэл бодлын хувьд бол яг одоо дагдаг, санаа бас нийлдэг. За тийм учраас лайв стримүүдийн бол тогтмол үздэг юм аа. Тэгээд энд биткойны чартыг бол харуулсан байна, харуулж байна. За биткойны чарт бол маш сонирхолтой одоо байдлаар бол явж байгаа. Ер нь бол бүх цаг үеийн одоо хамгийн өндрөөсөө бол бараг 20 орчим хувиар унтсан. 20 орчим хувиар унтсан. Гэхдээ буцаад одоо өсөлтийн трендүүдийг бол бас харуулад байгаа. Ер нь бол маш олон шинжээчд ойролцоогоор 40 орчим мянган долларыг очиж шүргээд, за хэрвээ тэрнээс доошоо сэтэлж чадах юм бол өшөө доош унах магадaltaй байна гэж ярьж байгаа. За тэгэхдээ би бол яг одоо өөр эксперт бол энэ талдаа биш. За ямар ч л байсан 3 сард, 6 сард яг өнөөдрийн бидний үзэж байгаатай адилхан
correction бол BTC дээр бол явж исэн. Тэгэхээр correction бол healthy, эрүүл. Correction гэдэг маань тодорхой хэмжээний одоо буцаад уналт бол бий болоод за нэг үндсэн том correction араас бол дахиж одоо all time high бүх цаг үеийн өндрөө ивдэх юм одоо хөдөлгөөнүүд бол явагдаад байгаа. Тэгэхээр явагддаг. Тэгэхээр ямар ч биткойн маань нэг ойролцоогоор 47-оос 50-ийн хооронд л ерөөсөө sideway хөдөлгөөнийг бол за сүүлийн хэдэн өдөр хэдэн 7 хоног л хийж байна. Энэ бол ерөөсөө тийм муу зүйл биш. За тэг яаж ч унсан одоо та бүр олон том чартаар нь жишээ нь харах юм бол ямар ч одоо өндөр хэмжээний уналт байсан. Өмнөх одоо тэр шалыг бол эвдлээд бүр доошоо ордоггүй. За энэний бол цаана мэдээж маш том онцлогуд байгаа. Юу гэхээр биткойн бол proof of value coin. Proof of value гэдэг маань ерөөхдөө биткойн тогтмол үнцийн маань ерөөс өсөж идэг. 4 жил болгон halving гэж зүйл болдог буюу нөөц маань одоо баг устгалд орж байгаатай адилхан. За тэгээ маш олон биткойнууд бол анхны олборлсон хүмүүстэй хамт одоо бид нар dead wallet гэж ярьж байдаг те. Ашиглах боломжгүй болоод байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөөц багасгах тусам үнц нь өсөж идэг энэ логик концептыг бол бас гаргаж ирдэг. Тэгэхээр энэний гол жишээ бол өөрөө BTC. За тэгвэл and I told you guys to stay strong, have patience, believe in the system, and pay attention to fundamentals, which are all fantastic. Fantastic at this point. I did want to make note real quick that the fear index has jumped up from 16 to 27. Pretty positive. Not extreme fear, but just fearful. Okay? So people start dabbing in a little bit. За крипто зах зээл дээр нэг юм сонирхолтой индекс байдаг. За энэ индекс ямар учиртай юм бэ гэхээр Fear and Greed Index гэж байна. Айдсын эсвэл шунлын индекс. Хэдхэн хоногийн өмнө крипто зах зээлийн индекс Fear and Greed Index бол 16 орчим байсан. За 16 yesterday гэдэг таад маань харж байна те 16 өчигдөр л гэхэд. Тэгээ 16 гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр extreme fear буюу одоо маш их айцтай байна. Нэгсэндээ доошоо одоо унах гэж байна гэж бол маш олон мэдэн дээр за маш олон хүмүүс Twitter дээр одоо ярьж байна, энийг бичиж байна гэж харж болно. Ер нь тренд ч гэсэн доошоо нэлээд уналттай үн цэнүүд нь ч гэсэн доошоо унтсан байна гэдгийг бол илтгэж байгаа. Тэгэхээр трейдеруудын дунд бол нэг юм хэлцүүг байдаг. Buy the fear, sell the greed гэдэг. Хүмүүс айж байгаа үед энэ салбарлууд хөрөнгө оруул. Хүмүүс шунж байгаа үед энэ салбраас одоо энэ зах зээлээс одоо ашгаа хүртээд гараа гэж. Энэ дийлэгтэй бол яг л одоо бас зөв стратеги бол байдаг. Дийлэх тохиолдолд хүмүүс зах зээл унах үед, correction болох үед өөрийнхөө одоо хадгалж исэн coin токенуудыг зараад гардаг. Тэгээ энэ бол өөр хамгийн том бас алдагдлыг хүлээж байгаа. Харин өсөлттэй байх үед нь одоо FOMO гэж ярьдаг те. Энэ бол цаашаа өшөө өсөх юм байна. Өшөө цаашаа үнцэнтэй болох юм байна. Мөнгөө 2x, 3x, 10x гэдэг ийм одоо шунал бий болдог. Тэгэхээр энэ шунал бий болсноор за энэ үед бол харин одоо нөгөө халимнууд гэж бидний ярьдаг трейдерүүд халимнууд бол тоглолтуудыг хийж эхэлдэг. Тэгэхээр нэг сайхан мэдээ юу вэ нөхөөр сайхан ч яг уу ер нь бол extreme fear буюу маш их айцтай байсан бол одоо fear буюу одоо баг зэрэг айцтай байна. Ер нь айцтай байна. Одоо айцтай байна л гэсэн юм индексийг бол хэлтгэж байна гэсэн үг. More, right?
But still, for most part, a lot of people are just sitting on the sidelines. Unfortunately, I think those people are just going to be left out. When things recover, they're going to regret not getting into more. That's how it always is. When things are going up, people tend to want to foam in, but when things are down at a discount, they tend not to want to get in. Well, that's a mistake. That's the opposite of what you're supposed to be doing. And just a couple of things to reinforce my case for Bitcoin being just fine. Here's a chart that shows BTC amount that's hodled or lost, and you could see that has been coming up quite a bit. Of course, the lost is still unknown at this point. We can only guess how many Bitcoins have been lost over the years. Estimates as high as 6, 7, 8 million. And that's significant considering the total supply that will ever be is 21. And if you take 8 million out of that, Bitcoin is a lot scarcer than we thought. So one could only guess, right? So it's in a... За энэ бас их сонирхолтой чартыг бол бас харуулж өгсөн байна. Тэгээ энэ юу юм бэ гэхээр ерөөхдөө Twitter дээр бас Glassnode Alerts гэдэг нэг бас манайхан дагчуул их зүгээр. Энэ дээр бол яг fundamentals буюу гол одоо тоонуудыг маш хэрэгцээтэй чухал тоонуудыг бол биткойны талаар, этериумын талаар тоонуудыг бол маш ойр хугацаатай танилцуулдаг. За тэгээд биткойны одоо хадгалж байгаа болон алдсан гэдэг маань тухайн биткойн ашиглах боломжгүй болсон. Энийг бол багцаалж тооцдог. За ийм одоо нийт койны тоо бол сүүлийн 11 сарын хамгийн өндөр түвшинд буюу 7 сая орчим. За бараг л одоо 8 сая орчим бол биткойн бол яг хадгалагдаад эсвэл зарим нь алдагдсан юм байна гэсэн. Тэгэхээр нийт биткойны өөрийнх нь тооч одоо 21 сая орчим байгаа. Тэгэхээр эндээс одоо 8 сая нийтүүлээ хасаа хийчих юм бол биткойны өөрийнх нь одоо байгаа үнэлгээ хэд болох вэ те? Хэд болох вэ гэдэг бол бас одоо гайхалтай юм аа л гэж одоо Жорж Веб хэлээд байгаа. Coins have been lost over the years. Estimates as high as 6, 7, 8 million. Yes, right? Of course, Michael Saylor, who is the biggest Bitcoin bull, believes that nothing is going to stop Bitcoin. There's one legitimate risk, according to him, is basically just a black swan. And he doesn't know what that black swan is, right? Whether or not it's a global meltdown or something. But outside of that, he believes two things will drive Bitcoin higher: technology and inflation, right? Bitcoin being a technology, being integrated, its payments being integrated basically worldwide. And that's true. And number two, inflation being rampant. It's at 6.8%. That will also cause Bitcoin to thrive as well. So these two things are causing Bitcoin to go up infinitely, according to Mr. Saylor. All right, so that's what I want to say right off the bat about. За тэгээд энэ бас сонирхолтой мэдээллийг биткойны талаараас тавьчих мэдээлэл өргөж байна. За биткойны маш том биткойныг дэмжигч мэдээлэл бол Yahoo Finance дээр тавигдсан байна. Тэгэхээр биткойн бол зогсоох бол юу ч одоо бол байхгүй. Ганцхан зүйл байгаа. Тэр нь бол Black Swan буюу одоо хар хүн гэж. За хар хүн гэдэг нь одоо яг санхүүгийн хэллэг талаас бол юу юм бэ гэхээр хэний ч одоо урчилж, төсөөлж, тооцоолж чадахгүй ийм одоо үйл явдал гэсэн үг. Магадгүй одоо юу гэдэг дэлхийн эдийн засгийн асар том хямрал, дэлхийн дайнч юм одоо юу гэдэг те. За ийм л зүйл болохгүй бол одоо BTC-г зогсоож чадах зүйл байхгүй болсон гэж хэлээд байгаа. За мэдээ эсрэгээрээ биткойныг бол амжилттай явуулах хоёр зүйл байгаа. За нэг нь бол технологи. За нөгөөх нь бол инфляц юм а гэж. Тэгэхээр
улс орнуудын валют үн цэнэгүй болох тусам цахим одоо валют гэх юм уу те цахим одоо энэ төлбөрийн хэрэгсэл биткойн маань илүү үн цэнтэй, илүү одоо үнэтэй болно гэж байна. Тэгэхээр улс орнуудын одоо инфляц ялангуяа дэлхийн хамгийн том одоо эдийн засгийн төлөв доллар. Долларын инфляц өсөх тусам крипто зах зээл бол илүү амжилттай, илүү үр дүнтэй одоо болно. За мэдээж энэний цаатлын утга санаа бол ойлгомжтой. Би түрүүн жижигхэн бичлэгээр бол тайлбарлсан тий. Таны $5 авдаг байсан хоол чинь $20 болсон. Тэгсэн мөртлөө таны авдаг цалин чинь одоо $5 хэвээрээ байвал энэ маань өөрөө таны цаг хугацаа үнэлгээ багасж чинь, таны хөдөлмөрийн үнэлгээ багасж байна л гэсэн. Таны үнц нь өөрөө багасаад эхэлж чинь гэсэн хөдөлмөрийн зах зээл дээр. Тэгэхээр энэ эргүүлээд долларыг хадгалах, төгрөгийг хадгалах хүмүүст ямар ч сонирхолгүй болж эхлээд цахим одоо валют руу бол орж хөрөнгө оруулж эхлэх юмаа гэж бол хэлээд та. За тэгээ нөгөөх мэдээж технологи буюу одоо хэрэглээ те биткойн аль болох олон хүн хэрэгжилж, олон интеграц явагдаж, олон хүмүүсийн use case нэмэгдэж те. За энэ зах зээл рүү олон хүмүүс орж Tesla-тай адилхан Microsoft, Google одоо юу гэдэг те. Дэлхийн томоохон компаниуд Apple бүгдээрээ крипто зах зээл рүү ороод эхлэхэд өссөн үсээгүй энэ зах зээлийн одоо өсөлт бол явагдана гэж. За биткойныг бас судлаад 14-5 онд манай ах уулын талаар мэдээллийг надад Америкт амьдардаг ах маань өгч ирсэн. Тэгээд нийтлэл уншаад үзчих хат бол үлгэрийн юм шиг л одоо энэ нийтлүүд бол явагдаж одоо над руу явуулж ирсэн. Улс орон болгоомоор ингэсэн цахим валюттай болно. Биткойн бол гэхдээ доминант байна. Энийг бол ямар ч одоо хууль тогтоомж зогсоож чадахгүй. За бараг л ийм болно, бүх юм болно гэдэг одоо нэг залуугийн prediction маягийн юм байсан. Тэгээд тэр бол одоо бараг л ихнээсээ бэлээ бол явж байгаа шүү. Тэгэхээр нэг зүйлийг хэлмээр байна. Бид нэр 500 мянган жил бараг явсан санхүүгийн системээс цоо шин одоо цахим систем рүү бол шилжээд 10 гаруй жил болж байгаа. Тэгэхээр энэ салбар, энэ зах зээлийг, энэ технологийн шинжилгээг судалж эхэлж байгаа. Энийг сонсож байгаа чи ч гэсэн ерөөсөө оройтоогүй. Хинч оройтоогүй байна. Бид нэр дөнгөж ихний хэдхэн жилд нь орцсон явж байна. Тэгэхээр боломж бол хязгааргүй. Bitcoin, if you look at overall market cap, you know what? Bitcoin dominance went up a little bit. Went up above 40%. We were at 39%, so almost a full percent, which is significant because today you could see that even though Bitcoin is up about 2% since yesterday, a lot of others have not moved. You know, for example, BNB is barely moved. Ethereum, not as much, right? Solana, not as much. You have Cardano that's moving pretty good, but even though it's moving pretty good today, it's still under $1.40, which is still very cheap compared to $2 just a few weeks ago, right? This is why I think there's a lot of good opportunities still, especially with the three I'm going to talk about. So let's get started. Number one. За тэгээ биткойны талаар хамгийн сүүлийн тавчхан өгөх мэдээлэл юу вэ гэхээр market dominance байна. За мэдээж үнэн. За ер нь бол 49-50 хооронд нэлээд хэлбэлцэж байна. Нэлээд sideway movement бол энэ бичлэгийг хийж байгаа хугацаанд 1.49 боллоо, 49.500 боллоо. Буцаага 50,000 болцсон байна. Нэлээд хэлбэлцэл бол явагдаж байна. За гисэн хэдий ч BTC-ийн одоо market dominance хэдийгээр үнэлгээ үн өөрөө тодорхой дүнгээр за all time high-аас бараг 20% буурсан байгаа ч гэсэн market dominance гэж ярьж байгаа. Зах зээлд эзлэх хуваараа нийт энэ крипто зах зээлийн 41.19%-ийг бол за ер нь бол өчигдраас бараг 2%-аар өссөн байна гэсэн өссөн байна. Тэгэхээр маш олон хүмүүс, маш олон хөрөнгө оруулагч нар биткойны одоо доминансыг одоо
биткойн гэдэг зүйлийг бол итгэлтэйгээр худалдаа авч ийн, хөрөнгө оруулж ийн, hodl хийж ийн гэдэг нь бас харагдаж байна. За Ethereum бол мэдээж хоёр дахь хамгийн том market cap-тай одоо coin. За Ethereum бол зах зээлийн эзлэх хувь нь бол 21.7% байна. За гуравт нь бол BNB, Cardano, Stellar, Algorand, за VeChain гэх мэт. За ерөнхийдөө энэ дэлхийн чарт бол store of value түрүүнсэнчлэн үнцийн тогтмол өсч идэг, нөөц багасч идэг. За centralized exchange токенууд бол байна. За DeFi байна. За meme гэж ярьдаг те. Meme байна. Smart contract болон NFT байна. Smart contract болон NFT токенууд бол хаа байсан бас зах зээлийн эзлэх маш бага байгааг та харж байна те. Энэ юу хэлж гэнэ вэ гэхээр бас л маш том зах зээл ирээдүй бол одоо ялангуяа NFT зах зээлийг бүтээгдэхүүнүүдийг бол хүлээж байна гэсэн. За тэгээд Жоржийн бичлэгэн дээр бол ерөнхийдөө өнөөдөр манай бол 3 токны талаар ярьсан. Cardano, ADA гэж бид нар мэддэг те. Одоо 6 тавьж байгаа. Algorand, Livium гэдэг 3 одоо токны талаар, coin-ы талаар ярих гэж байна. Тэгээд энэ талаар товчхон мэдээлэл үргээд товчхон орчуулгыг хийгээд тэгээд өнөөдрийн видеого дуусгая гэж бодож байна. One in all coins I believe is a great buy is Cardano for simple fact that it was just at $2 not too long ago. So there's plenty of room to grow. And you could see besides today, last week, still in the red. Last 30 days, way in the red. Last 90 days, way in the red, right? So it has been sold off quite a bit within the last 3 months. So definitely cheap compared to its previous high of $3.09. But that's not all. Not just because it's cheap. There's a lot of things going on right now with Cardano. For example, Sunday Swap, right? So their test net basically was deemed successful. It works. It's just that it's a test, a lot of congestions, there was a lot of user error, but basically it is successful. They're still working at it. It's not fully done. It's not in the main step mode, right? And it's not fully operational in terms of they just like let everything loose. They're still making sure that that this is still being done properly, and they had to shut things off a few times to kind of gather their thoughts and utilize the data and improve upon things, right? So, but ultimately, they're kind of proving that the DEX is going to be successful. This is not like a hard fail or anything like that. Not like before. So. За тэгэхээр хамгийн ихний Жоржийн одоо авал зүйтэй гэж онцолж ярьж байгаа. Тэгэхдээ санхүүгийн зөвлөгөө биш, авахыг шаардж байгаа зүйл биш. Жорж ярьж байгаа coin бол Cardano байгаа. За Cardano бол яг үүсгэн байгуулагдсан нь бол бүр 2015 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэхдээ яг launch initial release нь бол 2015 оноос хойшоо 2017 онд анх бол олон нийтэд худалдаа авах боломжтой болсон. За үүсгэн байгуулагч нь бол за Ethereum Vitalik Buterin гэж залуу байдаг шүү дээ. Vitalikтай хамт одоо Ethereum-ыг үүсгэн байгуулж байсан co-founder Charles Hoskinson гэдэг хүн бол энэ Cardano-г үүсгэн байгуулсан ба. Тэгэхээр Cardano-гийн анх гарсан зорилго бол ерөөсөө бүх талаараа одоо Ethereum-аас илүү амжилттай явахаар бүтээгдсэн. Нэгсэндээ Ethereum-ыг одоо орлох, сайжруулсан ийм одоо coin болохоор анх гарсан. Өөрөнгө гэсэн public blockchain платформоор дамжиж гүйлгээ хийддэг. Нэгсэндээ Ethereum-тэй адилхан. Гэхдээ секундэд жишээ нь бараг 250-аас илүү одоо гүйлгээг хийх юм боломжтой. За Ethereum-ийн одоо бид нар gas fee гэж ярьдаг те. Ямар нэг одоо тэр транзакшн гүйлгээ хийхэд зарцуулагддаг fee буюу төлбөр нь маш өндөр байдаг бол Cardano бол харьцангуй хямдхан байхаар анх бол бүтээгдэжсэн.
За тэгээ маш олон хамтын ажиллагаанууд бол явагдаж байгаа. За Cardano бол зах зээлийн домны сүлж жишээ нь ярих юм байхгүй. 1.1 өдрийн жишээ нь гүйлэг нь бол 1 billion те 1 тэрбум 623 сая долларын гүйлгээ Cardano дээр бол хийгдээд явдаг. За market cap бол 44 биллион 44 тэрбум долларын market capтай. Ийм одоо асар том бүтээгдэхүүн байна. За тэгээд хэдхэн 7 хоногийн өмнө $2 гарan байсан. Одоо бол дөнгөж $36 цент байна. Тэгэхээр ийм үнэтэй байгаа дээр нь бол худалдан авах нь бас одоо бараг л дахиж олдохгүй боломж юм аа л гэж хэлээд байгаа. За хамгийн өндөр нь бараг $3 хүрч исэн байна. $3.296. Тэгэхээр маш ирээдүйтэй өөрөнгө гэсэн одоо блокчейн систем дээр суурилж явагддаг ийм одоо coin байна. За тэгээ саяхан SundaeSwap дээр бол Cardano туршилтын байдлаар гарсан. За удахгүй яг аль бие өсрөл гарна. Тэгэхээр энэ нөрөө бас маш том Cardano-г давуу тал нь болж байгаа. Much brighter from a smart contracts perspective, from a concurrency perspective. So I think that's the bigger thing that's going on, that this is looking like it's going to work, and this is going to be tremendous, because this is really what's holding Cardano back right now. People keep complaining about concurrency and smart contracts and lack of DeFi, right? Well, this is about to get solved soon. So that's number one. There's many other things that's going on. For example, also in testnet is their ERC20 converter. And they have been hyping this up for quite some time too, because ultimately they don't want to just utilize their own dApps. They want Ethereum dApp makers to come aboard. And what easier way to get them to come aboard is by creating a converter so that you can create your ERC20 tokens and convert it to Cardano standard with the same kind of attributes and so forth. So it just makes it easier to get them over. Of course, Cardano is not EVM compatible, uses a different programming language, right? So there is still some, there's still some learning. There's a learning curve to it, but this is a step in the right direction. Also, this helps tremendously with the DEX, right? With SundaeSwap's DEX and many others that will be coming afterwards. Well, it's great to have ERC20 tokens on board, or at least the wrap version of it, or a Cardano version of it, so that people can start utilizing them, trading them, and it just makes things overall. За тэгэхээр бидний Монголч гэсэн гарсан байгаа хэд хэдэн токенууд бол Ethereum систем дээр, Ethereum блокчейн дээр бол гарсан байна. Гэхдээ дээдлийнх нь бол Binance Smart Chain дээр гарсан байгаа гэж хэлээ. Тэгэхээр Ethereum дээр гарсан энэ одоо токен, coin, блокчейн дээр гарсан coin-ыг бол одоо Cardano руу шилжүүлэх юм конвертер одоо туршилтын шатандаа явж байгаа юм. Тэгэхээр ер нь бол тухайн одоо шинээрч явахдаа одоо амжилттай явж байгаа блокчейн улам илүү амжилттай болохын тулд яах хэрэгтэй вэ гэхээр илүү хөрөх чадвартай болсон байх хэрэгтэй. За мэдээж тэгээд DeFi сайн хөгжсөн байх хэрэгтэй тий. Тэгэхээр хөрөх чадвар талаасаа нэгсэндээ Ethereum дээр үүсгэсэн одоо токен Cardano руу бас шилжих ийм боломжийг олгож өгөх юм бол зах зээл дээр тэр эзэлж байгаа хувь маань улам илүү нэмэгдэж, use case нь улам илүү одоо нэмэгдэх юм боломжтой болох юм аа. Тэгэхээр энэ бол бас Cardano-гийн маш том удахгүй амжилттай явах юм бас боломж гэж харж байна. За Metaverse руу бас орсон байна те. Cardano Metaverse руу бас орсон. Pavia.io Metaverse руу эхнээсээ хөл тавьж орж эхэлсэн байна. За Metaverse руу сүүлийн үед маш олон одоо төслүүд бол Metaverse руу ороход зарлаад ороод эхэлсэн. За манай одоо бидний ашигладаг өдөр тутамд ашигладаг Facebook хүртэл аль биесээр бүр зарлж чаад бол хөгжүүлэлтээ хийгээд эхэлсэн шүү дээ, тийм ээ. Meta гэдэг нэртэй болсон. За тэгээ ерөөхдөө Cardano-гийн basic fundament тоонуудыг бол энэ дээр ярьсан байна. За энийг алгасч бичлэгийн таад эзэл ороод үзээ танилцчих боломжтой. Easy хэлээдүүлээ.
За хоёр дахь танилцуулах хоёр дахь одоо токен coin бол Algorand байна. And 90 days. Not as much as Cardano, but again, Algorand has some good stuff going on right now. First of all, if you just go to Algorand's main page, you'll see that the number of addresses is blowing up like crazy. So that's a new milestone. They just hit 16 million addresses. So think about it. Cardano just hit 1 million. Algorand's has 16.6 million already. So that kind of shows you there's a lot of people and a lot of dApps already on Algorand. Decentralization, block finality, right? But the main thing is over here, transactions, 1,162 transactions per second. Obviously, you could see they have gone up even more. This is just kind of like lower tier, but it does show you that they can already scale, something that Cardano can't do yet. Cardano can handle about 250, but they plan on going infinitely once they implement Hydra and side chains. But Algorand right now can scale, so they don't have a problem like Ethereum, no gas fees, no congestion, stuff like that. Now, some basics. Algorand was created by MIT professor Silvio Micali, who has won so many awards. I don't even know. Really, really, really smart guy, and actually someone that Charles really respects. Okay, and he has been making rounds, actually specifically in Latin America, to kind of boost their Algorand and what it can do. And guess what? Guess what? The latest article on Cryptos R Us talks about this. Many people didn't know. Algorand is the one behind El Salvador's Chivo app, right? El Salvador is known for the country that first adopted Bitcoin. Well, their Chivo app is based on Algorand. And За тэгээд дараагийн нэлийн ирээдүйтэй гэж онцолж байгаа coin бол Algorand зах зээлийн эзлэхүүгээр бол 19-т явдаг. За ер нь ихний 100-д ороо явж байгаа coinуд бол токен болон coinуд бол асар хэмжээний одоо холдруудтай, communityтэй асар хэмжээний хөрөнгө оруулалт авцсан. Одоо маш их хэмжээний хөгжүүлэлтүүд хийсэн ийм одоо coin токенууд байдаг. Ер нь $1 billion дээшээ гараа явчихлаар тухайн coin болон токенуудын одоо зах зээлд эзлэх хувь market cap-аас бол маш одоо дамжлагтай гэж үзэж байгаа. За Algorand бол гол хэрэглэгдэх зорилго нь бол өөрийн гэсэн блокчейнтэй. За энийг нь бол одоо хөгжүүлэгчид энэ одоо крипто зах зээл дээр ажиллаж байгаа хөгжүүлэгчид шин төрлийн ямар нэг аппликейшнийг гаргахад те одоо scalable те олон хүнд хүрэх илүү хурдтай бас л одоо транзакшнуудыг хийлгэх ийм зорилготойгоор бол Algorand гарч исэн. За 2019 онд гарсан. Хичнээн одоо гараад удаагүй ч гэсэн маш одоо ирээдүйтэй амжилттай явж байгаа ийм одоо төсөл байгаа. За төслийн үүсгэн байгуулагч нь Silvio Micali байна. Технологийн бас нэлээд амжилттай яваа ийм одоо доктор гэсэн үү профессор гэсэн үү сая би сонсч чадсангүй. Бас л нөгөө Cardano-гийн үүсгэн байгуулагч Ethereum-ыг анх үүсгэсэн co-founder Charles Hoskinson. За энэ Silvio Micali-г бол маш их дэмждэг, дагдаг, төслийг нь бол дэмжиж ингэж явдаг. Тэгэхээр тэр утгаараа ер нь бол Algorand маш олон нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг дор явж байгаа юм бас төсөл байгаа юм байна. Awards. I don't even know. Really, really, really smart guy, and actually someone that Charles really respects. Okay, and he has been making rounds, actually specifically in Latin America, to kind of boost their Algorand and what it can do. And guess what? Guess what? The latest article on Cryptos R Us talks about this. Many people didn't know. Algorand is the one behind El Salvador's Chivo app, right? El Salvador is known for the country that first adopted Bitcoin. Well, their Chivo app is based on Algorand. And all За хэдүүл бас нэг сонирхолтой мэдээллийг бас ярьж байна. Algorand болохоор энэ Chivo гэдэг аппликейшн
Shivo гэдэг аппликейшн дээр суурилж бас ажилладаг гэж байгаа. Энэ Эл Салвадорын те. Эл Салвадор бол одоо яг одоо крипто валютыг бол яг валют гэдгийг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улсуудын нэг. Shiva app гэдгийг нэвтрүүлээ. Үзье яг юу юм байна. Ерөөсөө тийм төлбөрийн хэрэгсэл төлбөрийн хэрэгсэл, төлбөр шилжүүлэх аппликейшн, мөнгө шилжүүлэх аппликейшн. Ерөөсөө тэгэхээр бүхэл бүтэн улс орны засгийн газар энэ аппликейшнийг бол яг промот хийж хүмүүстээ хэрэглүүлж байгаа. Тэгээд буцаад засгийн газрын зорилго бол мэдээж энэ төлбөрийг бол энэ кэш эргэлж байгаа кэшийг бол хянах. Гэхдээ ашиглаж байгаа систем бол Algorand дээр явагддаг. Algorand-ийн блокчейн дээр явагддаг. Тэгэхээр Algorand-ийн ард бол бүхэл бүтэн улс орон явж байна гэж ойлгож болохоор юм тийм ээ. Also, El Salvador already announced that their whole infrastructure, their whole government infrastructure, is going to be powered by Algorand too. So it kind of shows you that, yeah, they are making strides within Latin America already, right? But of course, they're going way beyond that. Algorand-ийн хувьд энэ үрээд өндөрлөе. Та хэд бас өшөөлөө тухайн койны талаар судлаад үзээрэй. Эл Салвадор бол аппликейшнийг яг өөртөөхөө яг дэмжиж засгийн газраас бүр гаргаж ирсэн аппликейшнийг Algorand дээр явуулж байгаа юм байна. Бас яригдж байгаа нэг асуудал нь бүхэл бүтэн тэр тухайн улс орныхоо засгийн газрын бүх системийг Algorand-ийн блокчейн дээр явуулна гэж яригдж байгаа. Энэ бол бүр гайхалтай. Still under a billion. Play to earn metaverse type game. Play to earn nano. So there's plenty of room for them to grow. Now, number 3 is a play to earn metaverse type game, and that is Illuvium. Relatively low in market cap. За 3 дахь танилцуулах илүү одоо тодтогч өнөөдөр ярьж байгаа coin бол Illuvium байна. Illuvium нөр ямар зорилттой юм бэ гэхээр play to earn PTE гэж ярьдаг. Metaverse тоглоом. За энэ тоглоомыг тоглох тусам та мөнгө олох боломжтой, coin олборлох боломжтой. Олборсон coin-аа маркет дээр бол гаргаж одоо зарах, борлуулах юм бас боломжтой. Одоогийн байдлаар бол зах зээлийн эзлэх хувь нь $1 billion арай хүрээгүй нь 787 сая доллар явж байгаа. Still under $1 billion. You could see that trajectory since July to now. Pretty good. They had a good bump. They came back down, but they are holding. So what is Illuvium? Well, unlike the other two, they're not a L1. They are considered the very first AAA rated game that will basically be a huge metaverse. They're going to go right after Axie Infinity. They actually created, they looked at Axie's model and they said we could do it better. And one of the ways they're doing it better is through graphics. I mean, this is real gameplay. Okay, so this is just an example of what it looks like. It's an RPG game. So when you're in these worlds, you're fighting alluvials, and then you could capture them as NFTs, and then you could do other creative stuff like breed them and so forth. I mean, there's a lot of stuff that you can do, but this is why it's AAA rated. They're using Unreal Engine, and they're just doing a lot of stuff going on. And they are getting ready to launch in Q1 of 2022. So that's just right around the corner. Also, fun. За энэ Illuvium гэдэг coin юм байна. Need coin market cap дээр 225 явж байгаа. Маш гоё мэдээллийг сая Жорж өгч. Юу юм бэ гэхээр за яг хэдүүлэнд нь сайнд байгаа Sea War үрч юу ч үлээ.
маш олон бас амжилттай явж байгаа. Metaverse бол байгаа. Маш олон Metaverse, token coin, decentralized Decentraland энэ төр зөндөө coinуд бол байгаа. Гэхдээ Livium-ийн онцлог нь юу юм бэ гэхээр AAA game юм байна. Тэгэхээр AAA game гэж юу гэсэн юм бэ гэхээр ерөөхдөө бидний нөгөө тоглодог Call of Duty, World of Warcraft, Dota, CS:GO тэ эднэртэй адилхан AAA graphic card болон engine Unreal Engine дээр суурилсан зураглал дүрслэлийн хувьд бол яг нөгөө за хэдүүлээ за жишээ нь AAA тоглоомыг жишээ нь гаргаж хөгжүүлэхэд 60-аас 80 сая доллар шаардлагатай байдаг. Би нэг сонирхож ирсэн. Инди гейм бол жишээ нь 150 мянган доллараас 1 сая долларын хооронд хийгдэх боломжтой. Тэгэхээр ийм хэмжээний зардал гаргаж хийж байгаа ийм төсөл бол одоо нэгснэ бид нар нөгөө ард нь юу байгаа юм бэ гэдэг. Нөгөө Монголд ч нэг тийм тренд байгаа даа шүү дээ. Ард нь ямар бизнес байгаа юм бэ? Ер нь бол эхний зах зээлийн өндөр хувийг эзлээд явж байгаа coin token-уудын ард юу ч байхгүй. BTC-ийн ард ямар ч бизнес байхгүй. Ethereum-ийн ард ямар ч бизнес байхгүй. Ethereum just blockchain тэ blockchain. Ethereum дээр суурилж маш олон бизнесүүд, маш олон coin token-ууд гардаг. Гэхдээ хамгийн чухал нь use case тэ use case BNB-ийн ард юу вэ тэ Binance вэ. Cardano өөр ингэсэн blockchain вэ тэ. Тэгэхээр энэ бол арт нь юу байгаа юм бэ гэдэг нь манай монголчуудын асуултанд хамгийн гоё хариулах ийм одоо coin юм байна. Fun facts: the founder of Illuvium, his brother is the founder of Synthetics, so they do have some connections there. His family has shown that they can get it done, so that does help them, especially when it comes to making connections in the world, right? So not only that, they're also going to be moving to IMX because Illuvium is also ERC20 based. It's on Ethereum, but obviously Ethereum is not the greatest platform right now, right? So they are going to be utilizing Immutable X, and that's going to come in 2022 Q1, right when the game is going to come out. So that's also positive for those of you guys that are Immutable X fans, right? They also have great staking already. You could earn 19.38 staking rewards right now, which is actually a really good amount. Most staking is, between 5 to 12 or 15%. But right now, if you stake Illuvium, it's almost 20%. 20%. And you know what? They're getting ready. They have like a mini series game, and they're also going to sell land too. And we know land sales are very, very, very hot. So they earn. За тэгээд энэ Livium бол бүр ILV бол бүр солиотой функшнуудыг бол бас гаргацсан юм байна аль хэдийн. Staking аль хэдийн launched дундаж жилийн IPO явах юмны бодлоор жилийн хүү 1938 нэгсэнд одоо өөрийнхөө coin-ыг stake хийгээд хадгалаад 1938 одоо өгөөжийг хүртэх боломжтой. Жишээ нь $1000 хийсэн багт $190 жилийн $190. Тэгэхээр энэ бол хаанч одоо бол Монголын ямар ч банк санал болгож чадахгүй өндөрхүү. Тэгээд төсөл нь амжилттай явагдсан, coin token-ы үнс нь үнэлгээ өрөөсөн. Тэгээд дээрэс нь NFT рүү аль хэдийн орцсон явж байгаа юм байна. Эхний үе шатуудаа эхлүүлсэн, тоглоомны эхний хөлбрүүд нь гарцсан. NFT marketplace дээр өөр ингэсэн газраа зарж байгаа гэж бас би сайрлаа хаана байна.
Luvimio is preparing this land sale of its mini game. Mini game launch хийж байгаа юм байна. Ер нь бол яг үндсэн тоглоомны хажуур. Тэгэхээр энэнийхээ газрыг зараад эхэлж байгаа юм байна. Тэгээ хэдүүлээ саяхан Sand гэдэг төсөл дээр бид тэрийг бас нэг товчхон тайлбарлаж видео хийн. Sand гэдэг төсөл дээр ямар том хайп өсч бүүн болсныг хэдүүлээ харлаа тий. Sand бол одоо нөгөө залуучуудын айгүй их тоглодог юу лээ ямар ч хэлсэн юм pixelated юм тоглоом байдаг шүү дээ. Minecraft нэлээд төстэй, ижил төстэй блок энтер гэдэг юм төстэй юм тоглоом. Тэгээ энэ тоглоом дээр бол монголчууд ч гэсэн эхнээсээ монгол компаниуд төслүүд хөрөнгө оруулалт эхэлсэн юм лээ. Metaverse ер нь бол хамгийн бас ихний хөлбөр. Цаашаа бол улам илүү хөгжөд явах бах. Гэхдээ Luvimio бол AAA graphic гэд хэлж байгаа нь бол бас маш гайхалтай сонсогдож байна те. They recently got some funding from Blockchain Capital and Animoca brands. Animoca has been watch out because this could go flying, and it does look like a very, very nice game. So there you go. That's number 3. Now, the only other thing I want to talk about is Gala, okay? They're not one of the 3. It should be 4, but I'm just going to talk about it real quick because this morning I talked about Gala and they're having, they had their huge conference. And from this conference, they announced a lot of new games. Here's a really nice one, Last Expedition. But Gala is a gaming platform, and they do have a lot of games already out, but now they're making partnership with other gaming studios, and they're going to be launching a lot of stuff. So that's why Gala is doing very well, and I think they're going to continue to do well. I mean, they are on a really good momentum traction right now, and they can continue to move on. So just want to give you guys an update on Gala. That's why they're doing so well today. За уул нь бол 3 койны талаар ярих байсан боловч маань энэ Gala гэдэг токен койныг бол ярихаас зүр харахгүй боллоо гэж байна. Gala-гийн хувьд бол өөрөө бас яг энэ тоглоомны одоо платформ. За тэгээд маш олон гейминг студиудтай бол тоглоомын студиудтай хамтрахаар яриа хэлцлүүд явагдаж байгаа. За тэгээд бас хамгийн анхны 3A буюу одоо нэг маш өндөр зардал одоо гарч хийгддэг ийм тоглоомыг бол одоо first person shooter гэж энэ одоо яг Counter Strike CS:GO-тэй адилхан тийм ийм first person shooter тэгтээ multiplayer single player байх юм мэдэхгүй ийм тоглоомыг бол гаргахаар энэ Certain Affinity гэдэг студид хамтарч байгаа юм. Тэгээд тоглоом руу илүү Gala Games, Gala Coin бол тоглоомын хөгжил рүү нэлээд хөгжиж бол явах юм байна. Тэгэхээр цаашдаа бас энэ coin-ы хөгжил бол нэлээд ирээдүйтэй байх боломжтой. Одоо ер нь Gala аль хэдийн хангалттай хэмжээний өсөлтийг үзүүлсэн явж байгаа санагдаж байна. Би бас авч исэн. За одоо л боломжийн үнэтэй 0.5 цент Монгол мөнгөөр ойролцоогоор 1400 орчим төгрөг. Market cap $4 billion. 4 тэрбум доллар. 4 тэрбум долларын market cap хүрсэн учраас бас огцом дээш өсч одоо 100x ч юм уу 1000x хийх бол тийм амархан биш. Яа гэвэл market cap бас дааж өсөх шаардлагатай. Тэгтээ тухайн төслийн амжилт бол бүрэн боломжтой. За энд бол баг яасан $1 хүрсэн юм. Хамгийн өндөр нь 0.70 цент. Одоогийн байдлаар 0.5 тоо. Тэгэхээр бол цаашаас ямар ч байсан 50% өсөлт бол easy харагдаж байна. За тэгээ энэ үргээд өнөөдрийн одоо видеогоо дуусгая. За би баг 1 цаг ярьсан баг 30 минут ярина гэж хаад эхний удаа учраас нэлээд юм сайн тайлбарлаж ярьлаа. За мундгууд маань бас сайхан зөвлөд өгөөрэй. Би мэрэгжлийн
стример ч юм уу видео контент хийдэг хүн биш, мэрэгжлийн трейдер бас биш. Зүгээр л сонирхогч. Хажуу талаас бол олон жил харж явсан. Одоо арай илүү бусдтайгаа бас мэддэг зүйлээ шеэрлэхийг зорж одоо контент хийж байгаа. Тэгэхээр алдаа дутагдaltaй юм гаргасан байж, буруу зүрх ярьсан байж магадгүй. Сайн туслаарай, зөвлөөрэй. Тэгээд хамтрах ямар нэгэн өөр шинэлэг санаа оноо байвал бас надад хэлээрэй. Бүгдээр нь амжилт хүсье. Peace out. Дараагийн видеогоор уулзцгаая.